Тэгэхээр сүүлийн жилүүдэд үйл хөдөлгөөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүд бий болж байгаа. Хувь хүн болон байгууллагууд илүү хүртээмжтэй бодиттой боломжууд бол нээгдэж байна. Логистик мөн аялал жуулчлал дагсан төслүүд дунд хугацаанд хамгийн өндөр эрэлт татах чиглэлүүдийн нэг болж байна. Тэгэхээр энэ талаар бид Indescore Property-гийн судалгаа хөгжлийн менежер Ангар Матгатай ярилцж байна. Та студид тавтаа мөрлөө. Сайн байна уу? Сүүлийн үед одоо үйл хөдөлгөөнг ерөн зүгээр л хуучин байр авах, байраа солих гэдэг байсан бол одоо бараг хөрөнгө оруулалтын шинэ хил болж байна л да. Эзэнээс эхлээд ер нь энэ зах зээл ингээд эргэж байна. За сүүлийн жилүүдэд үйл хөдөлгөөнгийн зах зээл бол зөвхөн одоо орон сууц болон офисын одоо эрчмээр болоо төрөлжихгүй илүү дэд бүтэц тал руугаа буюу одоо тухайлах юм бол логистик агуулгах болон одоо аялал жуулчлал за дээрээс нь дэд бүтцийн одоо эрчим хүчний дэд бүтцийн шинэ төсөл хөтөлбөрүүд рүү илүү чиглэж гин гэж харж байгаа. За үйл хөдөлгөөнгийн салбарын эрэлт бол зөвхөн одоо амьдрах орон сууцын зорилтоор бус илүү одоо сайн хэлсэнчлэн үйлдвэрлэл дагсан дэд сал руугаа илүү хөгжлөн явагдаж байна гэж харж болохоор байгаа. Ер нь одоо энэ өөрчлөлт гарч байгаа нь сүүлийн 2-3 жил гарсан зүйл үү эсвэл энэ маань ааж юу ийм өөрчлөгдөж байгаа зүйлийг бид нэр нь бас тэр үр анзаараагүй байсан байна. Ер нь бол өөрчлөлт бол байсан. За гэхдээ сүүлийн үед бол аажмаар одоо зах зээл дээр илүү гарч ирж гин гэж хэлж болохоор байгаа. За жишээ аваад ярих юм бол одоо хөргүүрийн агуулгын зах зээл байна. Хөргүүрийн агуулгын зах зээл Монгол улсад бол 2025 оны байдлаар бол сүүлийн жилд бол 350 мянган тонн агуулга болон зойрын хүчин чадалтай хүнсний ногоо агуулга байна гэсэн тооцоо баримт байдаг. За гэсэн хэдий ч одоо бидний бол одоо агуулгын стандарт болон шаардлага хангахгүй улмаас за дээрээс нь түгээлтийн одоо горим алдагснаас болоод бол дотоодын хэрэгцээгээ болол бүрэн нөхөж чадахгүй байна гэсэн байдаг. Тэгэхээр энэ сектороо дагаад болвол тус зах зээлийг бол одоо цааш нь хөгжүүлэх дээрээс нь дэд бүтцийн болон шинэ бүтээн байгуулалтууд бол нэмэгдэх одоо дунд хугацаанд цаашаа төрөлжих нэмэгдэх болох хандлагууд илүү ажиглагдаж байгаа гэж хэлж байна. Ер нь зүгээр хоёулаа худалдан авагчдын дунд гарч байгаа юм өөрчлөлтийн талаар ярилцээд өмнө нь яг харахгүй хүмүүс ингээд байршил хардаг байсан бол одоо ингээд одоо концепт эсвэл юу гэдэг чинь мөнгөний урсгал эсвэл энэс яаж энэ төслийг экзитлээд гарах юм бэ гэдэг тал дээр бас хүмүүс төлхөө илүү ярьдаг болсон. Тэгэхээр худалдан авагчид маань ухаалаг болцсон хэрэггүй эсвэл зах зээл нөхцөл байдал нь одоо ингэж шахаж байгаа хэрэггүй ер нь таны бодол юу вэ? Зах зээл нь бол одоо жилийн туршид одоо аажмаар өөрчлөгдөж байгаа гэж хэлж болно. За дээрэс нь худалдаа авагч нарын ч гэсэн одоо худалдаа авах хэлбэр болон одоо амьдралын хэв маягийн бол өөрчлөлтүүд бол харагдаж байгаа гэж хэлж болно. За дунд хугацаанд бол эрэлттэй байх логистикийн салбар бол ялцчгүй бол энэ зах зээлд бол эрэлттэй байгаа. За үүний нэг жишээ нь бол одоо Монголын нийлүүлэлтийн сүлжээ бол харьцангуй одоо хөгжил муутай гэх юм уу эсвэл одоо хадгалтын горим төрөвний хэлсэн түгээлтийн нийлэлт шаардлагууд бол хангаж чаддаггүй байгаа. За тэгэхээр энийгээ дагаад болвол энэ төрлийн одоо бизнесийн секторууд бол илүү боломжтой байна гэж үзэж байгаа. Нэг зүйлийг зүгээр бас бодож явлаа л да юу гэхээр яг та бүхний судалгаан дээр үндэслээд харахад Монголд ер нь хамгийн түрүүнд үнд сэн өсөх тийм үйл хөдөлгөөнгийн сегмент нь юу вэ? За логистик агуулга дээр нэмээд бол аялал жуулчлалын салбарын өсөлт бол өсөлттэй байна гэж харж байгаа. За аялал жуулчлалын салбар бол жил болгон за 5-7% өсөлттэй салбар болж харагдаж байгаа. За жилийн өсөлт нь за өнгөрсөн жил буюу 2025 онд бол бид хэд ойролцоогоор 840 мянган гадаад жуулчин хүлээн авсан ийм тоон статистик байгаа. За тэгээд энэ жуулчдыг тоон статистикийг харах юм бол хөвчлөө одоо 70-80% нь бол хөвчлэн зуны улиралд буюу одоо 5 6 7 8 9 саруудад бол ирсэн ийм байгаа даа. Тэгэхээр доктортой өсөлттэй энэ аялал жуулчлалын салбарыг хараад үзэх юм бол дэд бүтцийн бүтээн байгуулалтууд бол заавал хэрэгцээ шаардлага нь бол өсөд дагаад өсөж байгаа гэж харж иж болно. За нэг ялангуяа бол одоо зөвхөн зуны улиралд бос одоо дөрвөн улирлын зориулттай бүтээн байгуулалт хөгжүүлэх дээрээс нь Монголынхаа нүүдлийн соёл ахуйг харуулсан одоо зохицолбор аялал жуулчлалын салбар болон баазуудыг бол хөгжүүлэх эрэлтүүлэл дунд хугацаанд нэлээд өсөлттэй байх юм болов уу гэж харж байгаа.
Илүү наривчилж болох уу гэхээр за таны хэлдэг бол яг зөв л дээ. Энэ чинь тэрбум доллар давсан салбар болоод төрчлээ шүү дээ аялал жуулчлалын салбар. Тэгэхээр одоо аялал жуулчлалын салбар дагсан бүтээн байгуулалт гэхээр одоо магадгүй хөрөнгө оруулагчид харж яадаг. Эсвэл одоо байгаа өөрсдийнхөө дэд үтцийг сайжруулах хүсэлтэй. Яг энэ юу гэсэн үг юм аялал жуулчлал дагсан дэд. Аялал жуулчлалын дагсан за яг түрүүний хэлсэн нөгөө 840 мянган аялал жуулчлал одоо гадаад жуулчдад хүлээн авсан гэдэг жааш дээ. Тэгэхээр засгийн газраас болвол дунд хугацаанд 1 сая хүртэлх одоо жуулчин хүлээн авах тийм зорилт тавьсан байгаа. За нөгөө талдаа бидэнд одоо эрэлт байгаа ч гэсэн нийлүүлэлт талаасаа болвол одоо зочд буудлын хэрэгцээ байна те. Наад зах нь бол хангалтгүй байгаа гэж хэлж болно. За дээрээс нь зочд буудал дээр нэмээд одоо зөвхөн улирлын шин чанартай бус дөрвөн улирлын шин чанартай байгалийн цогцлбор хотхон ч юм уу те. Тиймэрхүү одоо бааз амралтын газрууд бол илүү хэрэгцээтэй. Тэгээ дээрэс нь эрэлттэй байх юм болов уу гэж бодож байгаа. Одоо үйл хөдлөхөд бол хүмүүс ер нь бол зарим хүмүүс одоо хүртэл бодож байгаа шүү дээ. Нэг бол одоо цемент, бетон маягаар л төсөөлөд байдаг. Үүндээ энэ салбар маань өөрөө урсгал одоо орлого хэрэглээ хөдөлгөөн дагсан ийм бизнесийн бүхэлдэн том одоо том болоод салбар болоод хувирчлаа шүү дээ. Зүгээр та бүхний харж байгаагаар яг энэ зүйл дээр хараад ирэхлээр яг хөрөнгө оруулагчдынхаа зүгээс зөв концепт, зөв байрал одоо ямар хуу маягаар харах юм бол илүү зөв одоо шийдвэр гаргаж байхаар байна. Зөвлөгөө маягаар хөдөлгөөд байна. Зөвлөгөө маягаар өгөлөө. Хөрөнгө оруулагчдын зүгээс болвол за мэдээж бол байршил болон одоо хэрэглэгчийн зан чанар амьдралын хэм маяг бол хархан чухал. За дээрэс нь сүүлийн жилүүдэд бол нэлээд хүчтэй яригдж байгаа бас нэг хүчин зүйлс бол агаарын бохирдлын асуудал байгаа. Тэгэхээр агаарын бохирдол дээрэс нь одоо хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт амьдралын хэм маяг байршил олонний тэргуунд бол чухал бас нэг хүчин зүйлсийн нэг бол нэг хിവэрэ байгаа. Тэгэхээр эдгээр хүчин зүйлсүүдийг бол давхар харах нь бол зүйтэй гэж бодож байна. Маш хурдцтай өөрчлөгдөж байгаа учраас хэдийн төлөвийг нь харахгүй болохгүй болж байна. Тэгэхээр хүмүүс бол хамгийн түрүүнд хардаг юм бол хэр зэрэг сайн чанартай брошюр хийсэн бэ гэдгийг хардаг. Одоо бол тэр ард тоцорсон уу? Мэдээж чанартай брошюр маркетингийн үйл ажиллагаанууд бол чухал байр суурь эзлэх нь бол зайлшгүй. Дээрэс нь манай бас судалгаагаар хэрэглэгч одоо хамгийн түрүүнд байр авахдаа юуг хамгийн түрүүнд хардаг вэ гэдэг нь барилгын чанар болон хийцийг бол нэг тэргүүнд хардаг. За дээрэс нь бол компанийн нэр хүнд, дээрэс нь одоо өөрсдийнх нь төлөвлөлт концепттэй хэр уялдаа холбоотой байна гэдгийг харж байгаа. За гурав дахь үзүүлэлтүүд нь бол агаарын чанарын үзүүлэлтүүд бол нэлээд хардаг болсон байна гэсэн. Тэгэхээр байршил бол бас нэг томоохон хүчин зүйлсийн нэг нь гэж хэлж болохоор байгаа. Танай компанид бол инвесторын хувьд бол яг энэ төслүүдийн ялгарлыг яаж харж байна? Юу гэхээр яг зах зээл бол нэгдүгээрт маш их өөрчлөлттэй байна. Хурдан өөрчлөгдөж байна. Хэрэглэгч ч гэсэн бас өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ дунд инвесторын хувьд бол яг бусдаас илүү ялгаатай олж харж байгаа эсвэл төрүүлж олж харж байгаа тийм зүйл нэг ба. Зүгээр л нэг төсөл бол байрыг багт тэгэхээр шинэ эрэлтийг урьдчилж харж байна гэсэн үг үү? Дунд хугацааны эрэлтүүдийг бол мэдээж харж байгаа. За богино хугацааны эрэлтүүд одоо цаашдаа өсөх боломжтой секторуудад ч гэсэн бас давхар харж байна. Дээрээс нь манай компани онцлог гэдэг юм бол манайхаа үйл хөдлөлтөрөнгийн зах зээл дээр болвол төсөл хэрэгжүүлэгч, төслийн оператор болон төслийн менежер гэсэн чиглэлүүд дээр болвол ажилдаг байгаа. Тэгэхээр төслийн менежер гэхээр нөгөө нэг үйл хөдлөлтөрөнгийн дараагийн үе шат буюу одоо барилгын чанар хийц болон урт хугацааны үн цэнийг хадгалах ашиглалт тал дээр бол манай компани илүү онцлогтой юм болов уу гэж бодож байна. Үүсээ одоо хадгалсан үүсээ нээхэд гэдэг шиг одоо та бүхний хувьд бол хамгийн их ач холбогдол өгж байгаа. Энэ л ерөн зах зээл дээр хамгийн их шуугиан тарьж магадгүй байна. Ийм төсөл ямар төсөл? За хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа манайх нийтдээ 5 төсөлтэй байгаа. За хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа манай төсөл болохоор хаус буюу хаус хотгоны цогц хөтөлбөр байгаа. За хаус хотгон нь болохоор бас их сонирхолтой болоод бас онцлогтой төсөл байгаа. Дан гац одоо хэрэглэгчнүүдэд single house биш town house дээрээс нь twin house мөн одоо зарим бусад хэрэглэгч нартай зориулсан бусад одоо амьдралын хэм маягтан зориулсан орон сууцны төсөл болоод одоо бас нэг онцлогтой одоо концепц нь болохоор terrace house-ны төсөл гэсэн ийм бусад өөр төрлийн одоо төслийн одоо концепцийн төрлүүдээс
бүрдсэн ийм төсөл хэрэгжүүлж байгаараа онцлог байгаа. Хамгийн сүүлд бас нэг зүйл асуухад одоо энэ их өөрчлөгдөж байгаа салбарт нэг үгээр хариулвал дараагийн change maker нь хэн бэ? Ямар байгууллага вэ? Аль салбар? Нэг үгээр хариулахад бас жоохон төвөгтэй юм. За үлгэдлүүрэнгийн салбарыг бол change maker-ыг бол ганц нэг компани ч биш, одоо нэг сектороос ч биш тодорхойлохгүй баг. Энд бол мэдээж төслийн хөгжүүлэгч нар болоод томоохон хөрөнгө оруулагч нар одоо дэд бүтцтэй холбоотой ч юм уу эсвэл аялал жуулчтай холбоотой одоо энэ асуудлуудыг шийдвэрлэх, дээрээс нь санхүүжилтийн боломжуудыг шийдвэрлэх. За нөгөө талдаа хэрэгжилтийн одоо юунаас хараад үзэх юм бол компани төсөл хэрэгжүүлэгч нар маань илүү шинэлэг концепттай инновац шингээсэн одоо чанартай бүтээн байгуулалт хийх болох байхаа гэж. Тийм бол. Та хоёрын хувьд цаг хугацаа дуусч байгаа учраас маш баярлалаа танд ярьсан өгсөн.